За орой минь эрхмийн фэйсбүүк найзуудаа орой минь хамрын агалгаа ирсэн чи сар гам барьдیں۔ Гинэ. Ачаал өгөөд гам барихгүй бол цусалдаад байд юм байна. Ойрын хэд хоног хамраас цусаалдаад олигтой гарч орж чадахгүй байна. Зөөр ойлгоорой. Хийх лайв их байна. Хорвоо дэлхийн өөжин байна гэж. Тэгэд нэг зарын чанартай лайв халт хийчихье. Цаашаа шахаа шеэрлээд өгөөрэй. За 5 толгой төмөр зам төрийн өмчин компанид ерөнхий нэгтлэнгийн оронтой гарсан байна. Учир нь 5 толгой төрийн өмчин 5 толгой төмөр зам төрийн өмчин компани гүйцэтгэх захирал Ардын намын нам зээхийн залуу ерөнхий нэгтлэн бодогчоор шахсаар байгаад 5 сарын тэтгэмж өгөө зайлуулсан байна. 5 сарын цалинтай дүүцгүүс тэтгэмжийн нэг 25 гаруй сая төгрөг өгсөн юм байна. Тэгэхээр сарын цалиныг 5 сая гаруй төгрөг юм байна. 5 сая гаруй төгрөг юм байна. Тэгээд 5 саяын цалинтай 5 толгойн төмөр замын ерөнхий нэгтлэн бодогчийг сонирхож байгаа нэгтлэнгууд байвал CV-гээ миний даваа мөнх эрдэнэ гэсэн пэйж рүү илгээгээрэй. Хэр олон CV ирж гэн тэр болгоныг одоо бөөгнүүлж ягаад нэг өдөр зар өгөөд хэдүүлээ эрдэнтэн багш нарыг дуудж ирж ягаад аль мундгаа шалгаруулад ерөнхий нэгтлэн бодогчоор нэгнийгээ томилуулъя. Тэгж хяналт тогтоохгүй бол тэр бүрв жаргал гэдэг нөхөр ерөнхий нэгтлэнгаа шахаж явуулж байгаа нь өөрийнхөө хамаарал өхөө хамсаатнаа тавьж хулгай хийх гэж байна гэж хардж байна. Иргэд бид нэр ингэж хяналтаа тогтоохгүй бол болохоо байлаа. Тэр бүрв жаргалыг өөрөө судлаад үзсэн чи Завхан аймагта сургууль авч чадаагүй ногоо нөл сургуульгүй хоцорсон юм байна. Тэгээд Зэрэгэлдээ аймгийн Ховдын нэг сургуулийг чөө унан тусаа төгссөн гинэ чаавас. Тэгэхээр чадвар ямар хөө гэдг нь ойлгомжтой гэсэн үг. Тэгээд нэг нам дагаж ардын нам далдганж ягаад нэг улс төрчийг дагаж далдганж ягаад тэгээд яг нам зэг энтер гэж явж ягаад энэ том даргуулаа явцсан байл карандуулаад. Тэгээд тийм урагшгүй алавт юу ч гэдэг үлээ. Тэрэн шиг ийм чадваргүй даргын дэргэд гүйцэтгэх захирлын дэргэд чадaltaй нэгтлэн байхгүй бол төрийн ажил дампуурнаа, хөгжил удаашрнаа. Ер нь одоо ингээл нэг төрд ийм паразит шиг хамаарал өхөө хамаатан садангаа улс төрчид шахаж хулгай хэлсээр байгаад Монголын хөгжил өнөөдөр урууданд оролцсоор байгаа. Хэдүүлээ энэ санаачлаг гаргахгүй бол эднэр бол хизээж биднийг санаачлагаараа энд ийм оронтой гарлаа, анкета өгөөд шалгаруулад ор гэдэг юм байхгүй. Даргын хөхөд дарга болдог. Нам дагсан долдоонууд пялдгууд ажилд очдог болоод удаж байгаа. Тэгэхээр бид нар л өөрсдөө төлөө ингэж явахгүй болохгүй. Тэгэхээр миний даваагийн мөнх эрдэнэ гэсэн пэйжин дээр манайхан мессенжерээр үлдээгээрэй. Би одоо энэ доор юу хийгээд орчихъя. Даваа мөнх эрдэнэ гэдэг. Мөнх эрдэнэ. За би юу хийгээд орчихъя. Тэгээ миний энэ мессенжер рүү CV-нүүдээ явуулаад байгаа манайхаа. Тэр бүрв жаргал гэж нөхрийг би судалж үзсэн. Нэг нам дагаж навсгаж жагаад нэг улс төрчдийнх нэг сонгуульд алдгаж жагаад очсон юм байлээ шүү. Ер нь ингэж л иргэд өөрөөсөө хяналт тогтоож өөрөөсөө төлөө зүтгэхгүй бол эрх мэдлнүүд бидний төлөө явж чадахгүй юм байлээ шүү гэдгийг баталгаатай хэлье. Тэгээ дахиад хэлье. 5 толгой төмөр зам төрийн өмчин компанид ерөнхий нэгтлэн бодогчийн оронтой гарсан байна лээ. Ерөнхий нэгтлэн бодогчийг шалгаруулж ажил томилуулнаа. Иргэд юмаа мэдж иргэн усаа гашдаг цаг болсоо. Авилгалчид олигархууд дарга нар мэдэхгүй. За тэгэхээр тийм байна. Тэгээд энэ төрийн өмчин компаниуд бол нөхдүүд голцоо хулгай хийх гэж очтیں۔ Тэгээ ашигтай ажилтдаг төрийн өмчин компани байха болоод удаж байгаа. За тэгээд дахин хэлье. 5 толгой төрийн өмчин 5 толгой төмөр зам төрийн өмчин компанид ерөнхий нэгтлэн бодогчийн оронтой гарсан байгаа тул хэдүүлээ нэгтлэнгууд маань анкет CV-гээ над руу явуулаарай. Би бүгдийг хэвлж очиж байгаад энэ мөөс санхүү эдийн засгийн нэгтлэнгийн тэнгимийн багш нарыг авчиж чагаад шалгаруулад оргуулъя. Энэ нь өөрөө ил тод юм аа. Тэгэхгүй нэг улс төрчл анкет өгөөд өөрийнхөө үнийг тавиал хулгай хийх гэж байгаа шүү дээ. Тийм биз дээ манайхаа. Ингэж хэдүүлээ хяналт тогтооё. За юм байна. Ойлгомжтой биз дээ. Хэд удаа давтаад хэллээ. Тэр ядж байгаад энэ 5 толгой төмөр замыг гүйцэтгэх захирал залуу бол чадваргүй юм байлээ шүү. Тэгээд зөв зүгээр ажиллаж байгаа нэгтлэг шахсаар байгаад хөөж явуулсан. Энэ өөрөө хуульж өрчсөн. 25
сая төгрөгийн 5 сарын цалинтай тэнцвэрийн хэмжээний тэтгэмж олгосон байна. Тэрийг өөр нь нөхөн төлүүлнэ. Тэг өөрийнхөө хамаарал өхөө хамсаатан тасаатан найзуудыг хүчнөө томилсон байна лээ. Тэр боловсон хүчний бодлогыг хэдүүлээ ингэж ил тод болохгүй бол энэ олигархууд, офшорчд, энэ дарга нар хамаарал өхөө хамаатан садангаа тавьсаар байгаа тулгаа ягаад хөгжил удаашраад байна. Иргэд хэдүүлээ нийлж хяналтаа тогтооцгоё л гэж байгаа. Ойлгомжтой юм нахаа. За Эрдэнэс Монгол дээр бол очноо, лайв хийгээ явнаа. Ойрд орилоод лайв хийхээр ингээд хамраас цусгаараад байна. Айдуу зөөлөнтэй лайв хийх болохгүй байна. Та бүхэн минь зөв ойлгоорой. Ямар ч үс энэ нэг хамраа хагалгаа хэлсэн энэ нэг гамаа нэг жоохон бариадах хэрэгтэй байна шүү. Тэ айдуу зөөлөн лайв хийлээ. Цаашаа сайхан түгээгээ шеэрлээд өгөөрэй. Түр баяртай. Тэгээ дахиад хэлье. 5 толгой төмөр зам төрийн өмчийн компанид ерөнхий нэгтлэнгийн оронтой гарсан байна шүү. Цалин 5 сая гаруй юм байна лээ. Сонирхож байгаа нэгтлэнгүүд өвл CV-гээ над руу явуулаарай. Би бүгдийг хэвлж очиод эрдэмтэн багш нараа дуудаж байгаад нэгтлэнгуудаа шалгаруулж иргэдээсээ ерөнхий нэгтлэн тавьж хяналт тогтооно. За юм байна. Түр баяртай.